та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Дарцэв гэдэг би Хинтээ аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуульд орчлын багшаар ажилладаг. За өнөөдрийн энэхүү лайваараа би Моника Батцуухийн миний бизнес хөтөлбөрийн 25 сая төгрөгийн тэтгэлэг дуралдаанд оролцож байгаа юм аа. Анх би Моника Батцуухийн талаар түүний бэрхшээл ба боломж гэдэг номноос түүний талаар мэдэж аваад одоо 2017 онд би түүний номыг уншиж дуусаад Моника Батцуух гэсэн энэ хүний талаар мэдээллийг тухайн хүний номноос мэдэж авсан маа. Тэгээд өөрийнх нь Facebook хуудаснаас Моника Батцуух гэсэн тэр Facebook хуудасаар дагаад шилдэг одоо дэмжигч нь болсон. Саяхан 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би Моника Батцуухийн 1 сарын турш ментор авах 2 сая төгрөгийн азтан болсон байгаа. Тэгээд Мониката маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр болохоор энэхүү лайваараа би ирээдүйд хийх гэж байгаа бизнесийн талаар та бүхэнтэйгээ ярилцсан. За ирээдүйд би нэгдүгээрт нь болохоор би 2 төрлийн бизнес хийнэ гэж төлөвлөж байгаа. Нэгдүгээрт нь болохоор хүмүүст ментор хийдэг Моника шиг яг ийм ментор хүн байхаар төлөвлөж байгаа. Тэгээд маш олон хүмүүс цаад бэрхшээл тулгардаг. Тэр болгонд нь тэр хүмүүст тусалж дэмждэг тийм хамгийн гайхалтай ментор байхыг хүсэж байна. Хоёрдугаарт нь болохоор миний хийх гэж байгаа бизнес юу вэ гэхээр миний хоббитой холбогдож орж ирж байгаа. Тэгээд би маш их ном унших дуртай. Энэ нь болохоор ном түрээсэлдэг тийм номын сантай болгож байгаа. Тэгээд яагаад энэ бизнесийн санаагаа яаж олсон бэ гэхээр өмнө би маш олон номнууд одоо хүмүүст одоо уншаарай гэд өгдөг байсан. Тэгээд зарим нэг хэсэг нь уншичаад өө баярлалаа даашаа гэд авчирж өгдөг. Зарим хэсэг нь бол 7-14 хоногоор хамж явсан хэрнээ одоо номыг маань уншаагүй гэд авчираад өгдөг. Нөгөө хэсэг нь бол одоо номыг маань одоо муухай болгоо бохирдуулсан эсвэл номын маань хуудсыг хурцсан тэгж ирдэг байсан. Тэгээд энэс би өөрийнхөө ирээдүйд хийх гэж байгаа бизнесийнхээ санааг олсон байгаа. За энэ нь болохоор номоо түрээслэе гэсэн санаа ерөнхийдөө гаргаж ирээд мэдээж хоногоор түрээслэн одоо нэг хоногоо 2500 ч гэдэг юм тэр түрээслээд ерөнхийдөө түрээслэх юм бол ядаж нэг ч гэсэн номныхаа нэг ч гэсэн хуудсыг уншия би мөнгөө төлж байгаа юм чинь гэсэн тийм зорилготой олон хүмүүс маань тэгэхээр энэ хүмүүст бас нэлээд зорилготой энэ номноос би амьдралдаа нэг хэрэгжүүлчих тийм гайхалтай зүйлсийг олъё гэсэн тэр санааг төвшүүлж байгаа. Тэгээд энэ одоо бизнесийг одоо ирээдүйд энэ бизнес маань хэр их үр хөгжөө өгсөн бизнес байх вэ гэдэг талаар ерөнхийдөө өөрөө туршилт хийж үзсэн байгаа. Тэгээд өөрийнхөө Facebook хуудсанд одоо өөрийнхөө уншсан номнуудаа ингээ ном түрээслэн гэж би одоо сторидо хийгээд үзсэн байгаа. Тэгээд одоо нэг сурагчийн маань ээж Дарцэв өгшөө таны энэ номыг чинь авч уншиж шүү. Та одоо Хинтээ аймгийн Дадал сумд одоо ирэхээрээ таныг ирэхээр энэ номыг чинь одоо түрээсэлж авч уншнаа гэсэн ийм бас гайхалтай видеог бас надад ирүүлсэн. Тэгэхээр би нэг үйлчлүүлэгчтэй байна гэдэг чинь би тэр хүнд маш сайн үйлчилж иж тэр хүний мэдээж тэр хүн маш олон найз нөхөдтэй байгаа. Тэгээд тэднэрт ингээд юу байхад надад олон хэрэглэгчтэй болно гэсэн тэр найдвар итгэл бол маш одоо дүүрэн байгаа. Тэгээд энэ бизнесээ
маань бол нийгэмд ямар үр өгөөж өгөх юм бэ гэхээр одоо маш олон гэр бүлийнхэнд одоо нэг цаг найз нөхд гэр бүлүүд бол нэг хамтдаа тоглох орчинд цагаа зөв боловсон үр өгөөжтэй үр бүтээлтэй өнгөрүүлдэг байна. Мөн дээрэс нь хүүхэд залуучууд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж одоо амьдралдаа ихтэй өдөр болгон үргэлж нэмсгэлэл тийм тодруулж явах болно. Тэгээд найз нөхдөөрөө бас хамтарч одоо манай энэ ном түрээсэлдэг номыг сандирж цагийг өнгөрөөж болно. Бүхий л насныхан энэ одоо бүхий л одоо насныхан болон хүн бүрд зориулсан хүн бүрд хүрч ажилласан тийм гайхалтай одоо энэ бизнесийг эхлүүлэхээр шийдэж байгаа. Тэгээд энэ бизнесийг маань дэмжин одоо дэмжигч хүмүүс бол мэдээж маш олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд Моника Бацүх гэдэг энэ хүний талаар мэдээж хараахан мэдээж хэмжээгүй хүмүүс бас товчхон Моникагийн талаар мэдээллийг хүргэе. За Моника Бацүх бол Лондон хотод амьдардаг. 2015 онд Английн хүмүүст хамгийн итгэл хүлээлгсэн ментор, амьдралын тусгальжуулагч ийм хүн байгаа. За энэ хүн болохоор 3 төрлийн хөтөлбөр явуулдаг. За миний бизнес хөтөлбөр, мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр, гэр бүлийн динамик хөтөлбөр, мэдээж шинээр нэмэгдэж орж ирсэн саяхан Улаанбаатар social event гэдэг сар болгоны эхний 7 хоногийн баасан гарагт болдог энэ энтерпренеруудын уулзалтыг Улаанбаатар хотод одоо явуулдаг байгаа. За миний бизнес хөтөлбөр гэдэг энэ бизнесийн энэ хөтөлбөр нь болохоор ерөнхийдөө үнийн хувьд 5 сая төгрөгийн үнэтэй байдаг. Та Моникатай 8-7 хоногийн турш хамтран ажиллаад явна гэсэн үг. За энэ нь бол Моникатай та хамтран ажиллахдаа онлайнаар 100% онлайнаар цаг хугацаа орон зайнаас үл хамааран оролцох боломжтой. За миний бизнес хөтөлбөр маань болохоор 8 модультай байгаа. Эхний модуль нь болохоор миний амьдрал Diamond гэсэн ийм эхний модуль дээр болохоор та одоо тий тарцэв гэж хүн ямар хүн энэ хүн одоо ямар мэдлэгтэй, энэ хүн ямар амьдралын туршлагатай тэр бүх зүйлийг одоо та Моникатай хамтраад ингээд гаргаж ирэх боломжтой. Хоёр дахь модуль нь болохоор мэдээж өөрийгөө олчихсан хүн чинь дараа нь миний бизнесийн модель гэсэн загвараа одоо модель загвараа за энэ хүнд ямар бизнес тохирох юм бэ гэсэн тэр бизнесийг та Моникатай ярилцаад гаргаж ирэх болно. 3 дахь модуль буюу 3 дахь 7 хоногт та Моника Бацүхтэй ярилцаад миний бизнесийн зах зээл гэж за яг ямар зах зээлд би энэ бизнесийг хийх вэ гэсэн энэ санааг Моника тантай одоо маш гайхалтай зөвлөгөө халуун дотн яриа өрнүүлсний үндсэн дээр одоо гаргаж ирнэ. 3 дугаарт нь болохоор миний бизнесийн зах зээл гэж хэлсэн тий. 4 дугаарт нь болохоор 4 дахь модель нь болохоор миний бизнесийн вебсайт буюу мэдээж олон хүнд хүрсэн олон хүмүүсийн хэрэгцээ сонирхолд нийцсэн ийм модуль байгаа. 5 дугаарт нь болохоор миний бизнесийн харилцаа гэж байна. Тэгэхээр бүхий л одоо бизнес ч гэдэггүй албан байгууллагын одоо харилцаа бүхий л зүйлнүүд харилцаан дээр тулгуурлаж явагддаг байгаа. Тэгээд энэ дээр болохоор ерөнхийдөө яаж хүмүүстэй зөв боловсон харилцах уу, тэднийг яаж одоо зөвөр удирдах уу гэдэг тэр харилцааг та сурах болно. Дээж 6 дахь модуль дээр болохоор миний бизнесийн бүтээгдэхүүн гэж байна. За одоо бизнесийнхээ бүтээгдэхүүнийг олсны дараа та яах вэ гэхээр бүтээгдэхүүн би ямар бизнес эрхлээд тэр миний бизнесийн бүтээгдэхүүн яах юм
гэдгийг одоо ямар бүтээгдэхүүн байх юм бэ гэдгийг тантай Моника хамтран ажиллаад одоо зөвлөгөө, туршлага, дасгалж тэр бүх зүйлээ хийх болно. Мэдээж дасгалжуулалтын академийн хамт олон бас тантай хамтран ажиллана гэсэн үг байгаа. 6 дахь 7 дахь модуль дээр нь болохоор миний бизнесийн бүтээгдэхүүнээ олсон чи мэдээж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх тэр яаж зарах уу гэсэн миний бизнесийн маркетинг гэдэг 7 дахь модуль дээр байгаа. Тэгэхээр ямар маркетингаар яаж хүмүүст хүрэх үү гэдэг тэр талаар одоо Моника тантай хамтран ажиллах болно. 8 дахь модуль дээр нь мэдээж миний бизнесийн төлөвлөгөө гэж. За энэ дээр болохоор яг яах вэ гэхээр миний бизнесийн төлөвлөгөө 5 жилийн дараа миний бизнес яг ямар амжилтанд хүрсэн байхын тэр алсын хараагаа тодорхойлоход одоо Моника болон түүний одоо баг хамт олон дасгалжуулалтын академийн хамт олон тантай хамтран ажиллана гэсэн үг байгаа. Мэдээж энэ видеог маань хүндэтгэн үзэж байгаа үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр та бүгдийн минь амьдрал гэгээн дунгалаг замаар үргэлж гэрэлтэж явах болтгоо гэсэн сайхан ёроолыг дэвшүүлж байна. Тэгээд та бүхэн маань намайг дэмжиж лайк, шеэр болон комент бичээрэй. Мэдээж та бүгдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд намын цагаан боёо дэлгэрэх болтугай гэсэн сайхан ёроолоор видеогоо өндөрлөө. Баярлалаа.